Монгол шиг алтны одоо амнатын татвар хамгийн багтаа орн дэлхий дээр байхгүй. Тэр байтугай одоо манай засгийн газраас явуулж байгаа амнатын татвар одоо энэ татвар бол Богдхан засгийн газрын одоо Автономт Монголын засгийн газрын одоо үеийн алтны татвараас бол хэд дахин тэгэд 16-17% алтны татвар авч ирсэн байгаа. Богдын үед Богдханы Автономт Монгол Богдхан засгийн газрын үед. Гэтэл одоо бид нар 2.5 одоо нэлээд хэдэн жил бол тэгээ 5 болгосон. Тэгсэн. Тийм. 2.5% татвар. Гэтэл 2.5% татвар гэдэг чинь юу гэх юм нөгөө төгөөмөл тархастай ашигт малбарын татвартай адилхан. Өөрөөр хэлбэл сайрахтай адилхан татвар. Ийм юм байх уугүй юу юм. Би энэ дээр нэг сонин жишээ хэлье. Богдхан хатарт улс бол алтан дээр алтыг бол дотоодын га иргэдэд дотооддоо бол зөвшөөрөл өгдөг. Хувь хүнд зөвшөөрөл өгдөг. Гадныхан битгий. Гадныхан дээр ойртох юм байхгүй. Тэгэд Оросын холбооны бас алтан дээр бол татварын одоо шил хайгуулын зөвшөөрөл олохдоо бол $10,000 10,000 рублээс 200,000 рублийн татвар авдаг. Төлбөр авч байгаа. Хайгуулын төлбөр дээр. Америкийн нэгс бол $20,000-оос $100,000 одоо төлбөр авдаг хайгуулын зөвшөөрөл. Гэтэл манайх бол ерөөсөө ямар төлбөргүй. Би энэ дээр зүгээр л ингээд лиценз одоо алтны лиценз маяг л ингээд. Тэгж байгаа. Тэгээ энэ дээр бол хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр нь ямар гэж энэ бол хүүн өмчгийн арга байхгүй. Манай ард түмэн бол энэ мэдэхгүй байна. Нэг гад жилийн төлбөр нь 145 төгрөг гэж байгаа. За 145 төгрөг. 145 төгрөг. Зүгээр 145 мянга биш төгрөг. За. Энэ юу гэсэн үг вэ чинь? Тэр гадныхан орж ирээд одоо 145 төгрөгөөр одоо шил нэг ширхэг бохны үн биш шүү дээ. Тий. Хоёр дахь жилд 290 төгрөг гэсэн үг байна. Энэ татварын хуулийг 1994 оны хуулийг 97 онд гадныхан авсраад хийлэгдсэн. Гадныхан авсраач энийг дарааг би одоо ашигт мөлийн хууль дээр боён тодорхой жишээтэй хэлж өгнө. Тэгээд гадныхан манай энэ ашигт мөлийн хуулийг хийгээд өөр ашигтай өөр гадныхан одоо ашигтай байвал Монгол хамаагүй гэсэн юм төрийн одоо оролцоог нь бүр багасгаад хийсэн байж байгаа. Энэ одоо 1994 оны татварын хууль бол хоёр дахь хуультай. Дэлхийн банкны $600,000 одоо оруулж ирээд тэргээр хэдэн нөхдүүд өмнөд Африкийн орнууд, Латин Америкийн орнуудын одоо мүлдсэн энэ татварын хуулийг хуульчлаад орчуулад гаргацсан байж байгаа. Тэгээ энэ хуулийн гайгаар одоо манай бид нар ийм ядуу сууж байгаа байх.